биднийг хайрладаг ариун өршөөнгүй бидний Бурхан аамен. Бурхан таныг тогтоосон төгсгөлийн үед ертөнцийн олон хүмүүсийн дундаас бид нарыг төрүүлж, дуудан аварч, ариусган тусгаарлаж, үлдсэн амьдралаа Бурханы хүсэл алдрын төлөө, эзний сайн мэдээний төлөө дуулууртай амьдрахад үргэлж туслаж, удирддаг нэгүсэл тань талархаж байна. Энэ цаг мөчид эзний үнэн тусаар аврагдсан бид бүхэн эзний өмнө хамтдаа цуглаад, эзний дээр агуу хайр нэгүслийн магтан дуулж, эзнийхээ үгнээс сурч, эзний хамт байдаг ариун сүр дотор нөхөрлж байгаадаа талархаж байна. Энэ цаг мөчид гисэн эзэн таныг бидний дунд байгаа гэдэгт итгэж байна. Хүн тус бүрийг та ажиглан анхаарч, Бурхан минь та өөрийнхөө өршөөнгийн мотраараа түшин тулж, бидний сэтгэл, амьдрал, үнэнгээсээ Бурханы алдрын төлөө, Бурханы хүсэл дотор байхад та биднийг удирдах, захирч өгнө. Дэлхийн өнцөг боломжт байгаа манай чуулган хэцүү нөхцөл байдал дотор итгэлээ сахиж, сайн мэдээ тарааж байгаа бүхий л ахын дүүс. Эзэн таныг нэг бүрчлэн анхаарч байгаа гэдэгт итгэж байна. Та өөрийнхөө үгээр ариун сүнснийхаа хүч чадлаараа хамтдаа байж, эзний сайн мэдээг хүчтэйгээр тунхаглаж, олон төөрөлдсөн сүнснүүдийг эзний өмнө удирдан авчирч, аврах Бурханы агуу ажлыг гүйцэлдүүлэхэд та туслаарай. Хэрэгтэй үед минь бидэнд үгээ ухааруулж, бидний явах ёстой замыг зааж өгдөг эзэн минь. Энэ цаг мөчид гисэн бидэнд илчлэхийг хүсэж байгаа үгээ, ариун хүслээ бидэнд ухааруулж, бидэнд мэдүүлж, ганцхан бид үгээрээ биш, өөрийнхөө сэтгэл, амьдралаараа Бурхан танд алдрыг өргөн амьдрахад та бид бүхнийг удирдан захирч өгнө. Эзэн Есүсийн нэрээр гун залбирлаа. Амен.
Библиэс харъя. Эфес 5. Эфес 5. Эфес 5-ын 14-өөс 17 хүртэл. За би уншаад өгье. Эфес 5-ын 14-өөс ахуулаад би уншия. Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тэнд нойрсогчоо сэр үхөхстээс бос Христчний дээр гэрэлтэх болно гэдэг. Тиймээс та нар мэрэгэн бус хүмүүс шиг биш, харин мэрэгэн хүмүүсийн өсөөр хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Өдөр хоног зөвүүн тул цагийг зөв ашигла. Тиймээс бүү мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаар. Бидний амьдарч байгаа энэ цаг үе бол Бурхны төлөвлөсөн түүхийн төгсгөлийн үеийн яалтчгүй мөн үү? Матай 24:14 дээр хаанчлан энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ гэж хэлсэн. Хаанчлан энэхүү сайн мэдээ гэдэг нь там руу явах нүгэлтэн аврагдаж Бурхны улс руу орох Бурхны нэгүслийн үгийг хэлж байгаа. Иерусалимээс эхлээд дэлхийд даяар сайн мэдээ тунхаглагдаж бүх хүмүүст итгэж болох хангалттай цаг хугацаа сайн мэдээг өгсөн. Есүсийг энэ үгийг айлдснаас хойш 2000 жил өнгөрчгөл байна. Яг л Есүсийн айлдцуугийн дагуу энэ сайн мэдээ Иерусалим, бүх Юда, Самар, Ром, Европ, Америк за ингэж тараагдж байгаа. Хамгийн сүүлд нь хамгийн зүүн хязгаартайгаа Солонгост тунхаглагдсан. Газрын хязгаар хүртэл энэ сайн мэдээ тунхаглагдана гэсэн. Энэ сайн мэдээ бүх газар тунхаглагдсан. Бидэнд байгаа энэ Библийн хуучин гэрээний ихэнх нь еврей хэл дээр, арам хэл дээр, грек хэл дээр бичигдсэн. За бас бидэнд байгаа энэ Библи 3000 гаруй хэл аялгуудаар орчуулагдсан. Дэлхийн бараг бүх аялгуудаар хэл аялгуудаар орчуулагдсан. Энэ дэлхий дээр хэдэн мянган хэл аялгуу байгаа. Зарим аялгуу нь аялгуутай хэрнээ бичиггүй байдаг. За тэгэхээр бичиг үсэгтэй бүх хэл аялгуудаар энэ Библийг орчуулсан. Твшилтэд технологиор энэ холбоо сүлжээгээр хэвлэл мэдээллээр энэ сайн мэдээ байнга тарагдсан. Энэ сайн мэдээ би сонсоогүйгээсээ болоод итгэж чадсангүй гэж шалтгааллах хүн одоо бол байхгүй хаа гэж бодож байна. За бас төгсгөлийн үед бий болох ёстой шинж тэмдгийн талаар Есүс маш дэлгэрэнгүй хэлсэн. Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдлыг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтэн гэсэн. Эзнийг ирэхээс өмнө илрэх ёстой шинж тэмдгийн талаар хэд хэдэн үг хэлсэн. За тэр нь бүгдээрээ бидний амьдарч байгаа энэ цаг үед биелсэн. Байгалийн үзэгдэл. За бас энэ ёс суртахуунтай холбоотой үгс, ус төртэй холбоотой, цэрэг аримтай холбоотой, дайнтай холбоотой. Төгсгөлийн үед ийм зүйлсүүд илэрх болно гэж зөвнөгдсөн үгнүүд бүгд биелжгээд байна. За та бүхэн мэдж байгаах одоо ойрхот орондод байнгын дайнтай байна. Хурдан дуусаасай л гэж хүсэж байна. Тийм хурдан дуусахгүй юм шиг байна. Хүчирхэг орнууд аль аль нь ухрах бодлого нөгөө талаа бууж өгөхийг эсвэл одоо бүр нам дарахыг хүлээгээл дайтаад ах шиг байна. Мэдээж яг хуу энэ төгсгөлийн дайн биш ээ. Ингээд төгсөхгүй. Одоо энэ дайн бол төгсгөлийн дайн болж дуусахгүй. Библиэлд тэгж гарч байгаа. Зарим хүмүүс энийг
Дэлхийн 3 дугаар дайн одоо бараг эхлэх юм биш үү гэж яриад байгаа. Америк, Израиль, Иран ганцхан дайтаад байгаа юм биш. За ганцхан энэ 3 орнд дайдахгүй, энэ дайнд төгсгөлийн дайнд 20 гаруй улс оролцсон. За үнэхээр одоо аюултай, төвшөөртэй зүйлсүүд болох болно. За бүгдээрээ сайн мэдж байгаа энэ төгсгөлийн дан Израильд болно. Израилийн байр шиг дэлхийн төвд байдаг. Иран, Ирак эдгээр улсууд бол эдийн цэрлэг байсан газар, хүн төрлөختний түүх анх эхэлж байсан газар. Есүс ирээд энэ сайн мэдээг тарааж байсан, Бурхны нэгүсэл бууж байсан газар. За бас тэр газар бол энэ түүх төгсөх газар. Тийм учраас сүүлчийн дан Израильд болно гэж Изекиэл 38 дээр одоогоос 2600 жилийн өмнө зөвнжгсөн байсан. Тэр үг одоо энэ цаг үед яг тэр чигтээ биелж байна. Бас Захари 14 дээр тэнд дэлхийн өнцөг булан бүрээс Израиль руу улсууд дайрна гэсэн. Тэр үед эзэн тэр улсуудыг цохно гэж байгаа. Эзний гай гамшиг цохно гэж байгаа. За тэр бол бүх хүмүүсийн айж эмээж байгаа цөмийн зэвсгийн дан. Захари 14 дээр гардаг Иерусалимын эсрэг тулалдах бүх ард түмнийг эзний зохих гай гамшиг нь ийм байна. Тэд хөл дээрээ зогссоор атал бие махбод нь ялзарч ухархайдаа нүднүүд нь байж амандаа хилэн өмхирнө гэсэн. За хүн зогсоороо ялзарнах зүйл байхгүй, ялзарна гэж байхгүй. За булшиндаа шариландаа орж ижил ялзарна. Гэхдээ энэ дайны үеэр зогсож байхдаа бие махбод нь ялзарна, ухархайдаа нүднүүд нь байна гэж байна. Цөмөн зэвсгэндээ болох юм бол ухаан алдаж унах цагч байхгүй. Хамгийн их чихтэй хил нүдэн бэж одоо ингэж өмхирнэ гэж байна. За гэтэл энэ талаар одоогоос 2600 жилийн өмнө зөвнөсөн байсан. Өнөө үед яг тэр чигтээ биелчихэд байна. Тэгэхээр энэ төгсгөлийн дан хизээж эхэлж болно. Гэхдээ энэ удаагийн дан бол төгсгөлийн дан бишээ гэж бодож байна. Яагаад вэ? Яагаад гэвэл төгсгөлийн дан Изекиэл 38 дээр умар зүгээс гисэнтэй Рош гэдэг. За би Москвад хэдэн жил болгон очиж одоо семинар хийжсэн. Оросыг Рош гэдэг ROSH Русский гэж бас хэлдэг. Мишек гэдэг нь Москва. За Орос бол одоо туйлын хойд хязгаар бас коммунизмын их орон мөн шашингийн үзлийн гол төв юм аа. За Орос дайдах үед одоо хэд хэдэн улсууд нийлж авна гэсэн тэр улсууд нь одоо ч гэсэн яг бэлэн болцсон байж байгаа. Иран дээр үед Америкийг дэмжигч орон байсан. За гэвч Пахлавийн угсаа залгамжлал нуран үнсний дараа исламын хувьсгал гарснаас хойш Америкийн тал байхаа болж Америкийн эсрэг үзэлтэй улс болж хувирсан. За тэгээд тэр улсын хүмүүс дайдах үед амиа алдахдаа Аллах бол агуу гэж хашгирдаг. Муслимын шашинтай хүмүүсийг айхтар. За Христэд итгэж хүмүүс Бурхны сайн мэдээний төлөө амиа зориулдаг. Бас энэ Аллахын шашинтай хүмүүс ч гэсэн Аллахын төлөө амиа зориулдаг амар угаз. Ямар ч байсан энэ дан хизээ дуусахыг нь мэдэхгүй ч гэсэн ямар ч байсан их гар цохирол амсаж байгаад зогсох баха. Тэрний дараа Оросууд Израиль руу дайрахаар оролцсон. За тэр дайнд Хятад оролцсон, Америк оролцсон. За энэ дайныг болохоос өмнө эзэн Тэнгэр дахин ирнэ гэж бодож байна.
Бурхны үг нэг ч удаа зөрж байгаагүй. За бидний төгсгөлийн үед амьдарч байгаа нь яалтчгүй үнэ. Дайн бол үргэлжил болж байсан. За арай ч одоо төгсгөлийн дан болохгүй байлгүй дээ гэж хүмүүс боддог. Гэхдээ одоо энэ дайн бол тийм ээ сүүлчийн дайны оршил гэж ойлгож болно. Тийм учраас 1-4 дээр 4-7 дээр бүх юмсийн төгсгөл ойр ирчихэд байна. Тиймээс бодлоготой залбиралдаа эрүүл байгтун гэсэн. Төгсгөл нь ойрхон ирчихэд байна. Бүх юмсийн төгсгөл ойрхон ирчихсэн байна гэдэг чинь энэ дэлхийн төгсгөл ойрхон ирчихэд байна. Бидний амьдарч байгаа нь хорвоо ертөнцийн төгсгөл тун ойрхон ирчихэд байна. Тийм учраас бодлоготой залбиралдаа эрүүл байгтун гэсэн. За энэ үед Христэд итгэгч нар үнэхээр ухаантай байх хэрэгтэй. За бид бүхэн дахин төрсөн Христэд итгэгчийнхаа хувьд баттай итгэлтэй болж итгэлээр амьдрах ёстой. Мөн бидэнд сайн мэдээг тараах хугацаа тийм их байхгүй байна. Гинтл дуусгуулна. 1-р Тесалоник 4:16 дээр учир нь тушаалын ухаа тэрүүн тэнгэрлэгчийн дуу ба Бурхны бүрээнээр эзэн өөрөө тэнгэрээс бууж ирнэ. Тийм учраас Христ дотор хөгсөд эхлээд амьлна. Аврагдаад өгсөн сүнснүүд Бурхны өмнө одоо байгаа. Гэхдээ эзэн дахин ирэх үед аврагдаад эзэн дотор өгсөн хүмүүсийн биеийн хүртэл эргэж амьлна. За тэгээд амьд байгаа хүмүүс нүд өрмөхийн зур өөрчлөгдөж тэнгэрт эзэнтэй уулзах болно. За энэ үг бидний амьдарч байгаа энэ цаг үед биднийг амьд байхад биелнэ гэж бодож байна. За энэ хорвоо ертөнц бол нэх удахгүй баха. Бүх юм яг төгсгөл рүүгээ чиглээд гүйж байгаа нь яалтч үнэн болчлоо. За тэгэхээр ямар ч байсан энэ бүх зүйл Бурхны төлөвсөн түүхийн төгсгөлийн цаг хугацаа гэдгийг мэдэж аваад ухаантай байж, бодлоготой байж бид бүхэн өөрсдөө үнэхээр Христэд итгэж хүнийхээ хувьд зохистой амьдарч байгааг үдгээ шалгаж эзэн хизээж ирсэн байна. Ичих зүйлгүйгээр эзнийг яг боттойгоор угтан авч чадах болов гэж өөрийнхөө итгэлийг ажиглаж дахин төрсөн Христэд итгэгчийнхаа хувьд баттай итгэлтэй болсон уу үгүй гэж шалгах хэрэгтэй. За өнөөдөр саний унссан үгийг бодож үзнэ. Сэргэг итгэлийн амьдрал гэсэн сэдвээр үнээс сурах гэж байна. Эфес 5:14 дээр Тиймээс нойрсогч асэр үхэгсдээс бос Христ чиний дээр гэрэлтэх болно. Нойрсогч гэсэн. За энэ нойрсогч гэж байгаа нь хэнийг хэлж байгаа юм болоо гэж би бодсон. Зарим хүмүүс нойрсогч гэдгийг болохоор одоо өгсөн хүн гэж бодоод аврагдаагүй хүн байхаа гэж хэлж байсан. Гэхдээ энэ Библийн энэ үгийн дээдл доотлог өнүүдийг холбож уншиж үзэх юм бол энэ үгийг аврагдаагүй хүмүүс тандж хэлсэн үг биш ээ. Нойрсогч. Аврагдаагүй хүн бол сүнслэгээр өгсөн хүн. Өгсөн хүнийг нойрсогчоор сэрэх юм бол босгол уу? Нойрсож өгөх гэдэг чинь хоорондоо өөрөө. Өгсөн хүн гэдэг чинь бүрэн аврагдаагүй нэг хэлж байгаа. Харин нойрсогч нь аврагдсан хэрнээ итгэлээрээ нойрсож байгаа хүнийг хэлж байгаа. Сүнслэхээрээ нойрссон хүнийг хэлж байгаа. Тийм учраас нойрсогч сэрэг байж үхэгсдийн дундаас босоо. Аврагдсан ч гэсэн итгэлээрээ нойрцдог хүн гэж байгаа. Сүнс нь гүн нойронд автсан хүмүүс гэж байдаг.
Хуучин гэрээний шүүгчид 16-гийн 19 дээр Филистичүүд Израилийг захирч зоож байх үед Бурхан Филистичүүдтэй дайтуулахын тулд онцгой нэг хүнийг илгээсэн. Самсоныг. Арслантай нүцгэн гараараа тулдаж арслан гаасан. За Самсон бол жирийн хүн биш. Бурхан Самсонд тийм хүч чадлыг өгсөн. Филистийн цэргүүд Самсонтой дайдахад Самсон гар хоосон байсан. Самсоныг алахыг оролцсон. Тэр үед иргэдэн илжигний эрүүний яс байсан. Тэрийг барьж аваад тэрнгүүр 1000 хүнийг зохиж алсан. Хинч Самсоныг дийлэх хэрэг байсан. Гэтэл Самсон нэг Филист эмэгтэйд дуралдаг. Делила гэдэг эмэгтэйд дурлаад тэр эмэгтэйн өвдгийг ирлээд унтаж байх үед нь Самсоны назир хүнийхэн тэмдэг нь үсэндээ байсан. Үсийг нь тарьчдаг. Тэрийг өөрөө хилчдэг. Гуйгаас салахгүйсэн болохоор чиний хүчсэн нууц хаана байгаа юм бэ гэсээр байгаад. За тэгж байгаа Самсон хүчээ алддаг, хоёр нүдээ ухуулдаг, термин чулуу эргүүлдэг. Филистичүүдийн дог дохуу болдог. За яг мэдээж хамгийн сүүлд хөхтэй амьд байхдаа алсан хүмүүсээсээ илүү олон хүмүүсийг алсан л да. Ямар ч үл байсан Самсон Делилагийн өвдгийг дэрлэж унтаж байх үедээ хүчээ алдаж, нүдээ хуулж Филистичүүдийн дог дохуу болсон. За унтаж байгаа хүн өөрийгөө хаана байгаагаа сайн мэддэггүй. Хэдэн цаг болж байгааг ч мэддэггүй. Юу хийх ёстойгоо ч мэддэггүй. Өөрт нь тохиолдох гэж байгаа аюулыг ч мэддэггүй. Аврагдсан хүн үргэлж сэрэг байх ёстой. Сүнслэгээрээ, итгэлээрээ нойрсчих юм бол өөрийгөө ямар байдалтай байгаагаа мэдхэ болчихно. Христэд итгэж хүнийхээ хувьд юу хийх ёстойгоо ч мэдхэ болчихно. Ямар цаг үед амьдарч байгаагаа ч мэдхэ болчихно. Цаг үеийг нойрноос сэрэг цаг хэдийн болжээ гэдгийг мэдээ гэсэн. Ром 13 дээр гардаг. Ямар цаг үед амьдарч байгаагаа мэдэх хэрэгтэй. Тэгээд сэрэг байх ёстой. Өгөөсдийн дундаас босоо. Нойрсож байгаа хүн өөрийгөө хаана байгаагаа мэддэггүй болохоор өгсөн хүмүүсийн дунд хүртэл ороод унтаж магадгүй. За дайны үеэр дайсантайгаа өдөр шөнөгүй байлддаг штэ. За тэгээ зарим цэргүүд нуучиндаа дайтаж байгаад бүр ингээд маш их ядраад унтаад өгчдөг гинэ. Тэгээд унтж байгаад сэрхээр нь хажууд нь өгсөн хүртэл ингээд байж идэг гэж байгаа. Тэр унтж байгаа үедээ хажууд нь өгсөн хүн байгааг ч мэддэггүй. Тэм учраас өгөөсдийн дундаас босоо Христчний дээр гэрэлт болно гэсэн. Аврагдсан хэрнээ сүнслэхээр унтаж байгаа хүн өгсөн хүмүүс буюу энэ ертөнцийн хүмүүстэй хамт унтаж байна. За тэр хүн бол өгсөн. За бус хүмүүс нь өгсөн хэрнээ тэр хүн яг өгсөн хүн шиг одоо дотор нь ингээд хэвтэж байдаг. Бас харанхуй дотор ингээд төөрц явж идэг. За би бас заримдаа зүү зүдэлдэг. Заримдаа зүүд маань санагддаг, заримдаа юу ч санагддаггүй. Заримдаа ингээд бүр хов уусын зүдэлдэг. Яашаа бих
ойр ойрхон зүудэлдэг байсан. Бурхан түүнийг зүуд мөрөөдлийг өгсөн. Өөрийнх нь яг зүуднийхэн дагуу бүх юм болсон. Египтрийн захирагч болсон. Ямар ч байсан аврагдсан хэрнээ сүнслэхээр унтаж байгаа хүн байдгаа. Нойрсогчийн дундаа сэр үхэгсдээс босоо. Христ чиний дээр гэрэлтэх болно. За өглөө цонхоор нарны гэрэлд тусахад унтаад идэх хүмүүс хүртэл байдаг шүү дээ. Христ дээр нь гэрэлтэд байхад хүртэл сэрдэггүй хүмүүс байдаг. Унтаж байна гэдэг чинь энэ ертөнцид харьяалагдаад махбоддоо харьяалагдаад тэр дотор ингээд зүүдлээд яваад байгаа хүмүүсийг хэлээд байна. Хин осын зүүдлээд яваад байгаа хүмүүсийг хэлээд байна. Тэм хүмүүс бол хормод явуулын сорилтонд орох болно. Тэм учраас дуулал 13:3 дээр нүдийг минь нээгэж эсвэл би үхлээр нойрсож гэсэн. Үхлийн нойр гэсэн. За нэг хилийн зурус дээр байсан нэг зэрэг хил дээр манай ээж агаад унтчихсан гэсэн. Тэгсэн чинь дайсан цэрэг хурж ирээд хүзүүг нь ингээд толгойг нь тариад яваад өгсөн гэсэн. Энэ яг бодитоор болсон явдал. Гүн нойронд автах юм бол өөрийг нь хүн алгаж хахад хүртэл мэддэггүй. Христэд итгэж хүн энэ нойронд итгэлийн нойронд гүн автчих юм бол диавол тэр үнийг сорих болно. Тэр үнийг тэгээд бүрэн унгана. Нэгдүгээр Петр 5:8 дээр саруул ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залхихаар хайж буй архих арслан мэт энэ тэндгүй явдаг. Аврагдаагүй хүмүүс угаасаа диаволын гидсэн дотор байгаа болохоор аврагдаагүй хүн бол угаасаа диаволд соригдно гэсэн юм бол байхгүй. Угаасаа эрх мэдэл дотор нь байгаа юм чинь хамгийн гол нь аврагдсан хүмүүс. Аврагдсан хэрнээ итгэлээр нойрсож байгаа хүмүүсийг диавол бүрэн нураахын төлөө сордог. Тэм учраас эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөж болох диавол архих арслан мэт гитэн явж байна. За тэр арслан хэнийг хайж байгаа бол аврагдсан итгэгчнэрийг залгих гээд байна. Залгина гэдэг чинь итгэлийн амьдралд нь бүрэн итгэлийн амьдралыг нь бүрэн эсвэрүүлэхийг хэлж байгаа. Аврагдсан гэсэн итгэл нь ингэж бүтлгүүдэх сүрэх тохиолдол байдаг. Исая 61 дээр бос гэрэлт гэсэн. Тийм үү гардаг. Бос гэхээр өгсөн бол угаасаа сонсохгүй. Харин амьд хүн бол гүн нойронд автсан гэсэн сэрээгээл сэгсэрх юм бол үсрээл босоод ирнэ шүү дээ. Аврагдаагүй хүн ч угаасаа сүнслэхээрээ өгсөн болохоор юу ч шилжсэн хөдөлгөхгүй. Үгийг сонсч чадахгүй. Харин дотор нь амьтай аврагдсан хүн бос гэрэлт гэх юм бол босоод гэрэлтнэ. Ягаад аврагдсан болохоор. Тэгэхээр аврагдсан хүнд бос гэж хэлнэ шүү дээ. Сүнслэхээрээ бүрэн өгсөн хүнд бос гэдэг үг бол нөлөөлөхгүй. Ром 13-аас үдэрээ харъя. Ром 13:11. Цаг үеийг нойрноос сэрэг цаг хэдийн болжээ гэдгийг та нар мэдэж байгаа. Урд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна. Шөнө өнгөрч өдөр ойртов. Тиймээс харанхан үйлсийг хажуу тийш тавьж
гэрлийн зэвсгүүдийг агсацгаая. Цаг үеийг нойрноос сэрэг цаг хэдийн болжээ гэдгийг та нар мэдэж байгаа. Аврагдсан хүн цаг үеэ мэдж явах хэрэгтэй. Есүс евдээчүүдэд та нар Тэнгэр газрын байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ өнөө цагийг яагаад үл шинжинэ вэ? Та нар өмнө зүгээс салхихыг хараад халуун болох нь гэдэг. За бас бороо орох нь гэдэг. Ингээд Тэнгэр газрын байдлыг шинжиж мэддэг хэрнээ яагаад энэ цаг үеийг үл шинжинэ вэ? Энэ цаг үед болж байгаа үйл явдлыг хараад за одоо ийм цаг үе юм байна. Бурхны тогтоосон цаг үе хаана явж байна гэдээ мэдэж явах хэрэгтэй. Гэтэл энэ Тэнгэр газрын байдлыг шинжиж мэддэг хэрнээ өнөө цаг үеийг ялгаж мэддэггүй, шинжиж мэддэггүй. Гэхдээ одоо нойрсож байгаад сэрэг цаг болсон. Бид нэр энэ Библийг сурснараа өөрсдөө аль цаг үед амьдарч байгаагаа эзэн дахин ирэх үе хэр их болсныг мэддэж байгаа шүү дээ. Урд бидний итгэсэн үеэс аврал бидэнд улам ойрхон байна. За анх бидний сүнс аврагдсан. За тэр сүнс маань ариун сүнсний үгээр хүчээр өдрөөс өдөрт одоо ингээд шинжлэгдэж байгаа. За тэрийг болохоор амьдралын аврал, зан чанарын авралаа гэдгээ Бурхны хүүхдийн хувьд одоо бага багаар зөв зөвхөстэй хүн болж байгаа. Өөрсдийн авралыг айц бажчирлэр гүйцээ гэдэг чинь аврагдсан хүн за энэ итгэлээрээ зөв зөвхөстэй амьдрахыг хэлж байгаа. Гэхдээ эзэн ирэх үед Ром 8:23 дээр биеийг мань золин аварна гэсэн. Эзэн ирэх үед өгсөн хүмүүс нь амьд байгаа хүмүүс нь нүд эрэмхийн зур өөрчлөгдөж эзэнтэй адилхан болно гэсэн. Энэ дорд биеийг маань өөрийнхөө цав жавхлант биетэй адилхан болгон өөрчилнө гэсэн. За бидний аврал гэдэг байгаа нь биеийн аврал урд байсан үеэс илүү ойрхон болчиход байна гэсэн. Шөнө өнгөрч өдөр ортвоо. За өөрөөр яг нар мандахаас өмнө хамгийн харанхуй байдаг гэсэн. Эзэн дахин ирэхээс өмнө эзэн яг зүүн зүгт нар мандаж байгаа мэт одоо ирэх үед ирэхээс өмнө энэ дэлхий дээр маш их харанхуй бол янз бүрийн гамшиг буун хүмүүсийн гин нүгэл дүүрнэ шөнө өнгөрч өдөр ойртож байна. Тиймээс бид харанхуй үлсийг хажуу дэшээ тавьж гэрлийн зэвсгүүдийг агсацгаая. Тэгэхээр бид хүн харанхуй үлсүүдийг хажуу дэшээ тавьж шидээд гэрэл дотор амьдрах хэрэгтэй. Христэд итгэж байгаа хувьд зохистой амьдрах ёстой гэдгийг хэлж байна. Магадгүй Христэд итгэж хүн итгэлээрээ сэргийг зөв амьдрч чадахгүй байх юм бол диаволын сорилтонд унна гэдгээ бодож явах хэрэгтэй. Нойрсож байгаа хүн Бурхны үгэнд зөв зөвхөстэй дуулууртай байж чадахгүй. 1-р Тесалоник 5-аас харъя. 5-аас 8 хүртэл би уншаад өгье. Учир нь та нар бүгд гэрлийн хөвгүүд, өдрийн хөвгүүд юм. Бид шөнийгч харанхуйч биш. Тиймээс бид бусдын адил унталгүй. Харин сэргийг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. Учир нь унтагсад шүн унтдаг, согтуурагчид шүн согтдог. Харин бид өдрийн тул итгэл ба хайрын хуйг авралын найдварын дуулга өмсөж саруул ухаантай байцгаая.
Бусдын адил унталгүй гэж байна. Аврагдаагүй хүмүүс гүн нойронд унтж байгаад тамар орноо. Аврагдсан хүн гэсэн нойр эсвэл өөрийгөө хаана байгаагаа мэдхэ болдог. Юу хийх ёстойгоо мэдхэ болдог. Хиосон зүүдлэл төрөд яваад байдаг. Тийм учраас сэрэг бай, ухаантай бай. Учир нь унтагсад шүн унтдаг, согтурагчид шүн согтдог. За унтагчид, согтогчид шүн тэгдэг гэж байна. Итгэж хүмүүс тэгж болохгүй. Харин бид өдрийн тулд итгэл ба хайрын хуйг авралын найдварын дуулгыг өмсөж саруул ухаантай байцгаая. За дайнд явж байгаа зэрэг хуйг дуулгаа өмсөөд гардаг шиг бид нар энэ дэлхий дээр хормоо нэгний эсрэг тэмцэлдэхийн тулд өөрсдөө зэвсгэл хэрэгтэй. Бид нар унтж болохгүй. Матай 24 сарын. За Библиэс хэдүүг харъя. Матай 24 42. Матай 24-ийн 42, 43 хамт уншия. Тиймээс эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн эзэн шөнийн аль манааны үед хулгайч ирэхийг мэдсэнсэн бол тэрээр сонор соргог байж гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс сэргийг бай. За тэглэр амьдарч байгаа хүнийг сэргийг бай гэсэн үг олон гарч байгаа. Та нарын эзэн хизээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Эзэн хизээж ирэх байсан. Эзнийг угтан авах сэтгэлтэй хүн сэрэг байдаг. Эзэн хизээ ирэхийг тийм ээ тоохгүй өөрийнхөө биеийн амрыг хараад моходоо дагаж амьдраад байх юм бол тэр чи одоо гүн нойрсож байна гэсэн үг. Хэрвээ гэрийн эзэн хулгайч хизээ ирэхийг мэдсэнсэн бол гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс ч та нар ч мөн бэлэн бай. Хүний хүү та нарын санаагүй цагт ирнэ. За хулгайч би танай гэрийн ухахаар тэдэн цагт очиж шүү гэж хэлдэггүй үстэй. Бодоогүй цагт нь гэрийн ухна гэдэг чинь. За Израильчуудын гэр болохоор энэ зузаан тоосгоор баригдаагүй юм. Одоо модоор ингэж арам босгоод тэгээ гаднаас нь ингэж шавардцсан байдаг. Тэгээд цоолол ерөөсөө ороод ирдэг. Хулгайч нь. Хулгайч хизээ ирэхийг мэдсэнсэн бол гэрээ ухуулахгүй байх байсан. За тэгэхээр бид нэр сэрэг байхгүй бол хизээ диаволын сорилт нь унахаа мэдэхгүй. Лук 12-аас бас харъя. Лук 12. Лук 12 35. 12-ийн 35-аас 37 хүртэл уншаад үгэй. Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүүч нь асаатай байг. Та нар хурмын найраас эргэж ирэх эзнээ хүлээж буй хүмүүс шиг байгтун. Эзэн нь ирээд тогшмогц тэд даруй хаалгаа нээх юм. Эзэн нь ирэх үед сэргийг байх болоод ерөөлтөй. Үннээр би та нарт хэлээ. Эзэн нь бүсээ бүсэлж, боолуудаа туглахыг урьж тэдэнд үйлчлэнэ. Бэлхүүс чинь бүслээстэй. За унтахтаа хүн бүсээ тайлдаг штэ. Ажиллах үед бүсээ бүсэлдэг. Биеэсээ хүч гаргахын тулд бүсээ бүсэлдэг. Дэнлүүч нь асаатай байг. Яг л эзэн найранд явчихсан байсан. За тэгэхээр Израиль болохоор найрыг шөнө хийдэг. За тэгэхээр эзэн оройтож ирэх учраас
Дэнлүүч нь асаалттай байгаа. Эзэн чинь ирэх үед хаалгаа нээх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр эзнийг хизээж ирсэн угтан авах бэлтгэлтэй байж сэрэг бай гэж байна. Эзэн нэрээд сэрэг байгааг нь харсан зарцууд нь боолууд нь ерөөлтэй яа гэж байна. Эзэн нь бүсээ бүсэлж боолуудаа тоглохыг өөрч тэдэнд үйлчилнэ гэж байна. Эзэн ирэх үед боол нь сэрэг байвал эзэн их баярлаад боолуудаа өөрсдийг нь суулгаж агаад эзэн өөрөө боол нартаа үйлчилнэ гэж байгаа ч. Үнэхээр гайхалтай байгаа ч. Матай 26-гийн 41. Матай 26-гийн 41. Хамтдаа уншия. Уруу татагдахгүй тулд сэргэг бай. Залбир сүнс хүсэж байна. Харин махуд дорой юм. Есүс баригдахаа өмнөх шөнө. За, Есүс бол мэдчихсэн. Тун удахгүй. Искратиудаас цэргүүдийг дагуулж ирээд Есүсийг барина. Есүс шөнө чидэн ууланд унтаж байхдаа залбирсан. Тэр шавнар нь мэдгүй байнга л унтаад байсан. Өдөржингөө Есүстэй хамт явцсан болохоор ядарсан байх л та. Харин Есүс нүрээ газар түргээд аваа болж өгвөл надаас энэ ягийг өнгөрүүлээч. Гэвч миний хүслээр биш, харин таныхаар болог. Ингэж нэг залбирлаа 3 удаа залбирдаг. Залбирчаал эргээд ирэхэд шавнар нь унтчихсан. Сэрэг бай гэд ахтал унтаад байсан. Сэрэг бай, соригдохгүй тулд залбир гэсэн. Залбирахгүй бол уруу татагдана. За, Есүсийг баригдахад өгсөн ч үгүйсэхгүй гэжсэн Петр. Яг нь Есүсийг баригдангууд дагаа явсан гэхдээ хүмүүс чи Есүсийн шав мөн бидтэй ихтэн үгүй гэд үгүйсгсэн. Бусад шавнар нь бүгд зүхтаад явсан. Ингэж уруу татагдсан. Үнэхээр өрөөдөлтэй байдалд орсон багц. Тэгэхээр Христэд итгэгчүн сэрэг байж зөв итгэлээр амьдрах үед нойрсон гэдэг чинь итгэж өнөөгөө хувьд зохистой амьдрч чадхаа болж өөрийнхөө амраар, өөртөө амраар махбодынхоо дагуу амьдрч зүүдлэхийг хэлээд байгаа. За, ийм хүмүүс уруу татагддаг. Тийм хүмүүсийг диавол олж агаад уруу татдаг. Тийм учраас уруу татдахгүй тул сэрэг байж залбираа гэсэн. Марк 13-аас харъя. Марк 13-ийн 36 37 хамт бишээ. Тэр гэнэт ирээд та нарын унтаж байхыг харах вэ. Та нарт ч тэр бүгдэд ч адил би хэлж байна. Сэргийг байгтун гэв. Есүс шавнартаа тэр гэнэт ирээд та нарын унтаж байгааг харах вэ. Эзэн хизээ нэг өдөр гинт ирнэ. Тэр үед бид нэр итгэлээр нойрсож байвал ичхэвдүртэй байдалд орно. Унтж байгаа хүн чинь нүцгэн байсан ч ичдэггүй шүү дээ. Яахаа ч мэддэггүй. Биеийнхээ чүрийг гаргаад хөвтчээдэг. Гэнэт ирээ та нарын унтаж байхыг харах вэ. Сэрэг бай. Би та нарт хэлж байна. Есүс шавнартаа хэлсэн энэ үгийг бүх хүмүүс тандж хэлсэн. Та нарт ч бас хэлж байна. Тэгэр бид үнэхээр сэрэг байх ёстой. Бид нэр яг адилхан аврагдсан, залбирдаг, магтнууд уулдаг.
Тэгсэн хэрнээ нойрсдог хүмүүс байгаа. Христэд итгэж хүнийхээ хувьд зөв зөвстэй амьдрдаг, өөрийнхөө махбодын бодолтой автаад өөртөө амраар амьдарж байгаа хүн чинь нойрсож байгаа хүн. Нойрсож байгаа хүн өгсөн хоёр ч ер нь бол дөстэй шүү дээ. Эфес 5:15 дээр хэрхэн алхаж байгаа хянаж бай гэж юм. Эдгээр ч өөртөө амраар, өөрийнхөө бодлоор амьдрах бус харин хэрхэн алхаж байгаа хянаж бай гэж юм. Бид нар юуны Библийг яах гэж сурж байгаа вүлээ? Их мэдлэгтэй болоод хэн нэгэн заахын төлөө юу? Эсвэл сурах нь сонирхолтой байгаа болохоор сурж байгаа мó? Үгэн дуулууртай байхын төлөө сурдаг үстэй. Сонсчол, мэдчил дуулууртай байхгүй байгаад ах юм бол тэр чинь том гимнүгэл. Мэдсэн хэрнээ бэлдээгүй хүн хатуухан шийтгүүлнэ гэсэн. За мэдсэн хэрнээ дуулууртай байдгүй хүнийг Бурхан сахилгажуулдаг. За энэ Библийг сурж байгаа зэрлэг бол Бурханы хүслийг мэдэж авч Бурханы үгэнд дуулууртай байхын төлөө сурж байгаа биш гэж үү? Тийм учраас хэрхэн алхаж байгаагаа хяна гэсэн. Христэд итгэж хүн өөртөө амраар бие амраа харж амьдрах бус харин Бурханы хүслийн дагуу ухаалгаар сэрэмжтэй амьдрах ёстой. Өөрийнхөө бодлоор өөртөө амраар бус хүмүүсийнхээр дагаж хийчихэл тэгэд байх биш. Христэд итгэж хүн гэдэг чинь ертөнцийн хүмүүсээс тусгаарлагдсан хүн. Тэр хүмүүст найдвар байхгүй. Амьдарч байгаа зоригч байхгүй. Тэр хүмүүсийн аливаа зүйлийн үн цэнийг үнэлэх үнэлэмжин ч өөр. Үн хүндтэй ч үл мухаар хүм өгөж мөхөг адгуустай адилаа гэсэн. За тэр аврагдаагүй амьдарж байгаа хүн амьтан хоёрын ялгаа ер нь юу юм бэ? Бараг ялгаа байхгүй шүү дээ. Тэр бол өгсөн хүмүүс, бид бол амьд хүмүүс. Өгөхсөд өгөхсдийнхаа дагуу шүүгдэн харин амьд хүмүүс тийм ээ эзнэр өдөрдүүлнэ. Тийм учраас хэрхэн алхаж байгаагаа хяна гэсэн. Сургаалт төгс 3-аас харъя. Номлогчийн үгсийн өмнө байгаа. Сургаалт төгс 3, 5, 5, 6. За хамтдаа удаанаар уншийе. Бүхий л зүрхээрээ эзэнд итэг. Өөрийнхөө ойлголтод бүү түшгэл. Алхан бүрдээ түүнийг таньж мэд. Амьдралын замыг чинь тэр шулуун болгоно. Бүхий л зүрхээрээ эзэнд итэг. Өөрийнхөө ойлголтод бүү түшгэл. Бүхий л зүрхээрээ эзэнд итгэе гэдэг чинь Бурханы үгэнд итгэж Бурханы үгэнд дуулууртай амьдраа гэсэн үг. Бурханд л түшиглээ гэсэн үг. Бүхий л зүрхээрээ эзэнд итэг. Өөрийнхөө ойлголтод бүү түшгэл. Өөрийн энэ арга, өөрийн энэ оюун ухаан, өөрийн энэ зал энэндээ битгий найдаа, битгий түшгэл. Өөрийн ойлголтод бүү түшгэл. Алхан бүрдээ түүнийг таньж мэд. Амьдралын замыг чинь тэр шулуун болгоно. Алхан бүрдээ түүнийг таньж мэдээ гэдэг чинь жижиг сажиг юм болгондоо Бурхныг оролцуулах хэрэгтэй гэсэн үг. Чухал юм гарахад эзнийг оролцуулчаал тэгэл амар хэлбэр юм өөрөө дур мэдэн шийдээд ах биш. Бүх юмд эзнийг оролцуулах хэрэгтэй. Эзэн энд байсан бол хэрвээ эзэнд ийм зүйл тохиолдсон бол яах болоо? Ингэж эзэнтэй зөвшөлдсөх юм бол хариулт нь олдно. Алхан бүрдээ түүнийг таниа гэдэг чинь Бурхныг оролцуулж бай гэсэн үг. Бурхантай холбогд өөрийнхөө дураараа хийгээд илгүүгээр. За хүүхэд нь нэг чухал юм хийхээ өмнө хийхдээ дур мэдэн тэрийг хийх биш. Аавдаа хэлж байгаа дааваасаа асуугаад за ийм хийх гэж байна. Яах вэ гэж ер нь ярилцах нь чухал үстэй. Чухал юмыг өөрөө дур мэдэн шийдчихээл.
шийдчихэд байж болохгүй. Алхам бүрдээ түүнийг таньж мэдээ гэдэг чинь бурхантай жоохон ярилцаа зөвшөлдсөө гэсэн. Бурхан байсан бол яах байсан болоо. Ингэж залбираа. Тэгэх юм бол тэр чиний замыг шулуун болгоно. Эзэн зааж өгнө. Өөрийгөө мэрэгэн гэж бүү бот. Өөрийнхөө бодлыг зөв гэж бүү бот. Өөрийгөө мэрэгэн гэж бүү бот. Харин эзнээс муугаас эрг. Бурхан түшиглэж, үргэлж бурхантай зөвшөлдсвөл диавол дуруу татагдахгүй. Тэм учраас Христэд итгэж хүн өөртөө амраар, өөртөө хэлбраар амьдрах бус, харин бурханы хүслийг дагаж амьдрах нь ухаалаг хэрэгэ. Ингэж болгоомжтой, сэрэмжтэй амьдрах ёстой. Дуулал 1:1-2-ыг бүгдээрээ сайн мэдж байгаа бах тийм. Буруу хүний зөвлөгөөр явдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудалд суудаггүй хүн өрөөлтэй. Эзний хуулийг тэрээр багтаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Аврагдсан бурхны хүүхдээс илүү өрөөлтэй хүн гэж байхгүй. Өрөөлтэй хүн чинь буруу хүний зөвлөгөөр явдаггүй. Муу хүмүүсийг дагаж явдаггүй гэсэн үг орж байгаа. За бас эн чинь өөрийнх нь дотор нөгөө хуучин зан чанар нь байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө буруу хүн байхгүй да. Хуучин зан чанар нь нөгөө хуучин бодол нь нөгөө буруу хүн чинь. Махбодийнх нь бодол нь буруу хүн. Буруу хүний зөвлөгөө. Өөрийнхөө аргаар өөрийнхөө хүчээр ингээл амьдарч байгаа хүн өөрийгөө хамгийн ухаантай мундаг гэж боддог. Эн чинь буруу хүний зөвлөгөөр явж байна гэсэн үг. Тэгэхээр итгэж хүмүүс бурхны үгэн дээр юу гэж гардаг юм болоо гэд бид хүн үгээ уншиж залбирах юм бол бурхан зааж өгдөг. Бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй. Басамжлагчдын суудалд суудаггүй. Бурханаас хол ерөөсөө явж болохгүй. Энэ ертөнцийн хүмүүсийн явж байгаа зам, Христэд итгэж хүмүүсийн явж байгаа зам чинь хоорондоо шал ондоо. Бид нар чинь нарийн хаалгаар орж нарийн замаар явж байгаа хүмүүс. Тэгэхээр ертөнцийн хүмүүстэй адилхан байна гэж байх уу? Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудалд суудаггүй. Басамжлагчдын суудал гэдэг чинь бурхны үгэн дээр яг хэлж гардаг юм байна. Энэ үгийн дагуу амьдрмааргүй байна уу? За том хүн юм хэлэхээр за ойлголоо гэж уул нь хэлэх ёстой шүү дээ. Өө би тэгж хийхгүй. Миний бодол зөв үү? Энд чинь басамжлагч хүн. Бурхны үгийг мэдж байгаа хэрнээ дуулууртай байх, дургүй байгаа хүн чинь басамжлагчдын суудалд сууж байгаа хүн ээ. Тэгэхээр тэрнээсээ хурдан босох хэрэгтэй. Эзний хуулийг тэрээр өдөр шөнөгүй бясалгах хэрэгтэй гэж байна. За бурхны үгийг тэр чигт нь хууль гэсэн. Бурхны үгийг өдөр шөнөгүй бясалгана гэдэг чинь өдөр бүр бурхны үгийг тунгаан бодохыг хэлж байгаа. Тунгаан бодоо зогсохгүй. Энэ үгийг дагаж дуулууртай амьдрий гэж хичээх хэрэгтэй. Ром 12-оос бас харъя. Ром 12:2 хамт уншия. Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санаагаа шинчилж, өөрчлөгдөх тун. Тэгвэл бурхны сайн, тааламж, төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно. Та нар гэж байна. Аврагдсан хүмүүс тандаж хэлсэн. Энэ үеийн явдал нийцэлгүй. Энэ үеийнхэн чинь завхай, хором үеийнхэн. Энэ үеийн явдалд нийцэлгүй. Нийцэлгүй гэдэг чинь битгий дагаа гэсэн үг. Битгий дуурай. Харин оюун санаагаа шинчилж өөрчлөгдөх тун. Яаж тэгвэл оюун санаагаа шинчлэх үү? Өөрчлөх үү? Аврагдсан хүн Христ дотор ороод ирэх юм бол шинэ бүтээлээ. Харагтун хуучны өнгөрч шинэ болсон байна. Бидний амьдрал, бидний сэтгэл өдөр бүр шинчлэгдэх хэрэгтэй. Сэтгэлээ шинчилж өөрчлөгдөх тун. Бид нар Библийг уншдаг, сонсдог, цээжилдэг, залбирдаг. Ингэх тусам бид нар Христэд итгэж хүн шиг болж одоо ингэж өөрчлөгдгөө, зөв зөвхөстэй болдог. Ингэж бага багаар бид нар шинчлэгдэх хэрэгтэй, өөрчлөгдөх ёстой. Матай 5:48 дээр
Тиймд Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар төгс бай. Бурхан бол төгс. Тэгвэл Бурханы хүү. Бурхан аав шиг бага багаар төгс болох хэрэгтэй. Хүн ер нь яаж Бурхан шиг төгс болох юм бэ? Тэгсэн ч гэсэн. За нэг мундаг аав байх юм бол хүүдээ. За чи миний талыг дуурайхад л болно гэж хэлдэггүй үстэй. Чи над шиг болоорой. 2 дугаар Петр 1:4 дээр Бурхан чанарыг хуваалцагч болох юм аа. За бид нэр Бурханы зан чанарыг бага багаар дуурайх хэрэгтэй. Тийм учраас сэтгэлээ шинчилж өөрчлөгдөх тун. За бид нар аврагдсныхаа дараа ахын дүүстайгаа ингэж нөхөрлөж байгаа. Энэ нөхөрлөлийн хугацаанд бидний сэтгэл амьдрал бага багаар ингэж өөрчлөгдөх хэрэгтэй. ертөнцөөс бага багаар ингэж холдох хэрэгтэй. Бага багаар эзнийг дуурайх хэрэгтэй. Тэгж яагаад эзэн ирэх үед бидний бие хүртэл эзэнтэй адилхан болж өөрчлөгдөнө. Голой. Шууд л голой болчихдгүй шүү дээ. Эхлээд авгалтай байж байгаад за Солонгосын голой бол 7 жил авгалтай байж байгаад голой болдог гэж байгаа. Америкийн голой 17 жилийн дараа голой болдог гэж байгаа. За хажууд нь бол Солонгос авгалтай 7 жилийн дараа голой болж байна. Америк хажууд голой болол нисэл яваад өгдөг. Бага багаар голой болж ингэж өөрчлөгддөг. За бас гол өрхөнд байгаа авгалтай нэг ургамлын ишээр дамжин гарч ирж хагаад сон болоод нисээд яваад өгдөг. Шалбагны авгалтай чинь сон болдгийг та бүхэн мэднэ үстэй. Яг л ингэж бид нэр бага багаар өөрчлөгдөж байгаад эзэн ирэх үед бидний бие хүртэл ингэж өөрчлөгдөнө. Бага багаар ингэж өөрчлөгдөх хэрэгтэй үстэй. Бид нэр заавал ингэж өөрчлөгдөх ёстой. Зарим нь аврагдсан гिचээд би нөхөрлөх дургүй. Дахиад цуглахад бас дахиад цуглах юм уу гэлтэгдэг. Сүмрөө дураа өрхөр очиж дургүй байх юм бол очихгүй байл та энэ эрх чөлөөтэй байл та гэлтэгдэг. Эрх чөлөөгөө махбодын төлөөг таатай боломж болгож бүү ашиглаа гэсэн. Энэ махбод Бурханд захирагдах дургүй. Дураараа баймар байдаг. За энийг ингээд зөнд нь орчих юм бол үеийн үед Бурханаас олдноо. Эзний өдөр чуулгандаа очих, ахын дүүстайгаа нөхөрлөх, үйлчлэх, 5 гаргийн үг нөхөрлөл. За үүнд махбод нь дургүй байсан ч хэцүү байсан ч явах л хэрэгтэй. За тэгж яагаад бага багаар өөрчлөгдөж Христэд итгэж хүн шиг болтгоо. Сэтгэлээ шинчилж, оюун санаагаа шинчилж өөрчлөгдөх тун гэсэн. Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг мэд гэсэн. Бурхны таалдаг төгс төгөлдөр хүсэл юу болохыг мэдээ гэсэн шүү дээ. За ганцхан мэдэд болчих болохгүй дуулууртай байх ёстой. Тиймээс та нар мэрэгэн бус хүмүүс шиг биш харин мэрэгэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж бугааг хинж бай. Мэрэгэн ухаан гэдэг чинь Бурхны хүслийг мэдэж аваад Бурхны хүслийн дагуу амьдрахыг хэлээд байгаа. Мэрэгэн ухаан гэдэг нь ертөнцийн хүмүүсээс ухаантай байхыг хэлэхгүй шүү дээ. Харин Бурхны хүслийг мэдэж аваад Бурхны хүслийн дагуу амьдрахыг Библиэлд мэрэгэн ухаан гэдэг байгаа. Мөн сургаалт төгс 9:10 дээр эзнээс эмээх нь мэрэгэн ухааны эхлэл юм а гэсэн. Бурханаас эмээх нь. Бурханы үгэнд дуулууртай байх чинь Бурханаас эмээх. За ингэж эмээх чинь өөрөө мэрэгэн ухааны эхлэл юм а гэсэн. Эфес 5-аас харъя. Эфес 5-ын 15-16-ыг уншийе. Тиймээс та нар мэрэгэн бус хүмүүс шиг биш харин мэрэгэн хүмүүсийн ёсоор
Хэрхэн алхаж бугаа хянаж бай. Өдөр хоног зөвөн тул цагийг зөв ашигла. Цагийг зөв ашиглаа гэж байна. Цаг. За цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч байна. За энэ цаг хугацаа хурдан өнгөрч байна. Энэ бадарчин мэт би энэ зовлон зүдгүүртэй цаг хугацаанд дотор амьдарч байна. Гэхдээ цагийг зөв ашиглаа гэж байна. За энийг өөр орчуулган дээр, Библийн өөр орчуулган дээр боломжийг ашигла, худалдаж ав. Боломжийг худалдаж ав. Боломжийг атга. Дороо өнгөрөх энэ цаг хугацаа чинь боломж аа. Бидний намнаас маш хурдтайгаар багасж байна. За би нэг хүнээ сонссон. За цагийн зав ингээд цаг гэл өнгөрдөг. За ингэх тусам миний амь нас багаар багасж амьдрах өдөр маань багаар хоригдож байгаа гэдгийг бодохоор энэ цаг явж байгаа энэ цагийн чимээ хурдан гэж сонсогдож байна гэж хэлсэн гисэн. За тэнгүүдэн дэр хүн зогсооцсон гэсэн цагаа. Цагаа ингээд зогсоосон ч цаг хугацаа өнгөрөхөө болох уу? Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Бидний амнаас ч гэсэн ийм хурдтайгаар багасж байна. За би ч гэсэн залуунасыг арай л гарсан. За одоо залуучгаа баяа гэхээр би гүйцэхгүй байна. Одоо л хамаагүй огцом ширүүн байж болохгүй шүү дээ. Бүх юмнаас л их болгоомжлох хэрэгтэй. Би залуу хүн шиг одоо хөдөлж яваад иж болохгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ газар дээр амьдрах хугацаа багаар багасж байна. Тийм учраас цагийг зөв ашиглаа. Учир нь өдөр хоногуд цөөн юм аа. Энэ ертөнцийн хормоо хүмүүс энэ ертөнцийг одоо атгах чад байна. Тэрэнд нь битгий автаа гэсэн үг. Галат 6:10 дээр тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд ялангуяа итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе. Боломжтой үедээ. За боломж болцоо нь байвал тэрийг битгий зүгээр орхио. Сайныг үйлдэх боломж байгаа бол сайныг үйлдээ. Сайныг үйлдэх боломжтой үедээ үйлд гэж байна. Бүүм эхлэгд. Учир нь хүн юу тарьснаа л хурааж авдаг. Бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаа хугацаанд ямар нэгэн зүйлийг тарьж байгаа. Хизээ дэрийгээ хураах бай. Эзэн ирэх үед хүн бүр үйлснийхаа дагуу хураах болно гэсэн. 2 дугаар Коринт 5:10 дээр учир нь бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой. Аврагдаагүй хүн Илчтэл 20:13 дээр тэдний нэг бүр нь үүсэгээ дагуу шүүгднэ гэсэн. Тамар орно, галтай нур таягдана. Гим нүглээ хэмжээгээр авах шал шийтгэл нь өөр байна. За аврагдсан хүн тийм ээ аврагдахаас өмнө сайн зүйлийг хийсэн ч муу хийсэн ч хуучин өнгөрч чинь болсон. За харин аврагдсныхаа дараа шинээр тооцогдно. Бид нар Христийн шүүх суудлын өмнө зогсголно. Сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хариу авна. Бурхны хүслийн дагуу амьдрсан сайн. Тэгж чадаагүй нь муу. Ариун сүнсийг дагаж амьдрсан сайн. Махбодоо дагаж амьдрсан муу. Эзний очих юм бол бүх зүйл ил тод болно. Ийм үг Библиэлд олон гарч байгаа. Аврагдсан хүн девожинд орж яхад болно үстэй. Там руу орохгүй байхад болно үстэй. Сахилчуулагдсан ч яадгийг, шагналгүй байсан ч яадгийг гэж бодох нь зөв. Яг одоо ч хамаагүй та Бурхны өмнө очивол маш их харамсна. Ингэн гэдгийг мэдсэн бол Бурхны хүслийн дагуу өшөө зөв амьдрахгүй яав да. Би яах гэж өрөвдөлтөөр энэ дэлхийн ертөнцийн хий хоосон зүйлд өөрийнхөө амьдралыг зориулж амьдрва. Тэгэд дахиж боломж олдохгүй шүү дээ.
Харин бидэнд боломж байна. Бидэнд Бурхны хүслийн дагуу амьдрах боломж байна. Яков 4:14 дээр амчин маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээ дараа нарилах өөр манан гэсэн. Өөр манан чинь хий осон зүйл баригдахгүй. Хүний амьдрал бол өөр манан шиг хэсэггүй уусанд байж байгаад замхарч байна. Бид нэр хий осон ертөнцийн амьдарч байгаагаар нэг хий осон биш зүйлийг хийж байгаа. Бурхны бидэнд өгсөн энэ боломжийг, энэ нөхцөл байдлыг бид хүн тултал нь ашиглаж Бурхны алдар, Бурхны хүслийн төлөө амьдрах ёстой. Бидэнд өгөгдсөн цагийг юу гэдэг вэ англиар? Time гэдэг тийм. За мэддэг юм яагаад асуугаад байгаа юм бэ гэж асуух нь. Time is тэг юу гэдэг вэ? Цагийг юу гэдэг вэ? Цаг бол яагаад одоо англиар яриад байгаа юм бэ гэж гайхаад ах шиг байна. За тэгвэл монголоор хэлээ л да. Цаг. Time is money. Цаг бол мөнгө. За мөнгө гэдэг нь үнэ. Тийм учраас хүний энэ цагийг дэмий өрөөдөж болохгүй. Энэ чинь мөнгийг нь дэмий өрж гэнэ гэсэн үг. Тэгэхээр цагийг сайн ашиглаж байгаа хүн энэ ертөнцийн ч амжилтанд хүрнэ. За цаг бол time is money, time is gold. Цаг бол мөнгө, алт гэдэг нь яг буруу биш ч гэсэн тэрнээс илүү чухал утга байгаа. Time is life. Цаг бол ам. Цаг бол ам. Цаг хугацаа өнгөрч байна гэдэг чинь энэ амьнаас багасж байна гэсэн үг. Маш хурдтайгаар. Тийм учраас бидэнд өгөгдсөн энэ цаг хугацаа маш хурдтайгаар багасж байна. Бидний амьдрал багаар л багасж байна. Дуулал 90:10 дээр амьдралын маань өдрөө хоногоо 70 жил, хүч чадалтай байх аваас 80 жил боловч тэдгэрийн ориглон зүдүүр үе гашуу дунд өнгөрнө. Тэгвч энэ нь өнгөрч бид халин одно. Харуулсан сум мэт амьдрал өнгөрөн оддог. Номлогч 3:1 дээр Тэнгэрийн дорх бүх зүйл тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй гэсэн. Бурхан гэсэн тогтоосон цаг хугацаа байгаа. Энэ тогтоосон цаг хугацаанд Бурхан өөрийнхөө зорилгыг биелүүлнэ. За бид нар ч гэсэн аврагдсанаас хойш Бурханы өмнө очих хүртлээ. Бид нар ч гэсэн тодорхой хэмжээний цаг хугацаатай энэ цаг хугацаанд Бурханы хүслийг үйлдэж, Бурханы өмнө зогсохын тулд бид нэр зоригтой хүмүүс ээ. Бурханы төлөвлөгөө, Бурханы зориг маш хурдтайгаар биелэж байна. Энэ маш хурдтайгаар биелж явах үед бид нар Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө үлдсэн амьдрал өнгөрүүлэх ёстой. За гэхдээ Бурханы зориг төлөвлөгөөнөөс үл хамааран тэрнтэй ерөөсөө хамаагүй дураараа амьдрах юм бол эн чинь мунхаг хормоо зүйл болно. Итгэгчэн Бурханы хүслийн дагуу амьдрахгүй өөртөө амраараа амьдрах юм бол мунхаг нэгэн болно. Мунхаг нэгэн бололгүй эзний хүслийг мэдээ гэсэн. Эн чинь хамгийн мунхаг хэрэг. Энд Бурханы өмнө хормоо байна гэсэн үг. Биднийг аврахын төлөө Бурхан Тэнгэр дэх суу алдраа орхиж энэлхий дээр бууж ирсэн. Хүний амсаж болох бүх зовлон зүдүрийг амсаж, гим нүгэлгүй хэрнээ загалмай дээр цовдлогдож бүх ичхүр зовлон амссан. Бид нар харин эзний төлөө амьдрахтаа тэгээд дургуутаад иж болох юм уу? Эзэн намайг аврахын төлөө загалмай дээр өвчгээд байна. Эзний төлөө амьдрахад амьдрмааргүй байна гэд дураар амьдраад иж болох юм уу? Энд чинь ачиг бачаар хариулж байгаа хэрэг. Бурханы харахад энэ чинь хорм үзүүл. Насан туршимэн чин хүсэлэсний ажлыг хийсээр энэ дэлхийгээс хагцах өдөр үр дүнгийн хоосон байна. Бидэнд өгсөн энэ цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Бурханы хүсэл зорилго маш хурдтайгаар биелэж байна. Бид нар энэ ажлын төлөө л аврагдсан. Бурханы хүсэл, Бурханы зорилгыг биелүүлэхийн төлөө бид нэр аврагдсан.
Бид нэр хиосон амьдраад иж болохгүй. Эфес 5:17 дээр тиймээс бүү мөхөг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаар. Мунхаг хүн эзний хүслийг ухаарч чадахгүй шүү дээ. Өөрийнхөө дураар амьдрдаг. Тим хүн чинь мунхаг нэгэн бүү бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаараа. Тэр хүслийнхэн дагуу амьдраа гэж байна. За 1-р Петрээс 4 харъя. 1-р Петр 4. Дөрвийн 1-ээс ахуулаад би уншия. Иймээс Христ нэгэнтээ махбодороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдийгөө зэвсгэл. Учир нь махбодороо зовсон нь нүглийг дуусгасан. Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаанд цаашид хүний хүсэлт ачааллын төлөө бус харин Бурхны хүслийн төлөө амьдрахын тулд юм. Христ махбодороо зовлон амссан. Эзэн биднийг аврахын төлөө махбодороо зовлон амссан. Та нар ч гэсэн адил сэтгэлээр өөрсдийгөө зэвсгэлээ. Эзэн биднийг аврахын төлөө зовлон амссан. Бид нар ч гэсэн эзний хүслийн дагуу амьдрахын төлөө зовлон амсах ёстой. Ижил санаагаар өөрсдийгөө зэвсгэл гэж байна. Зэвсгэл гэдэг чинь цэрэг дайнд явахдаа өөрийгөө зэвсгэлдэг байсан. Сумнаас хамгаалах хуйгтай. Хуйгаар ингэж өөрийгөө хамгаалдаг байсан. Диавол биднэр лөө гэм нүглийн сумыг харуулж унгахыг оролдог. Тэрнээс хамгаалах зэвсэг юу гэвэл эзний төлөө зовлон амсхаа. Ижил санаагаар өөрсдийгөө зэвсгэл. Учир нь махбодороо зовсон нь нүглийг дуусгасан. Эзний төлөө зовлон амсж байгаа хүн гэм нүгэл хийх завгүй байдаг. Ундаг дугуй дөрөөгөө жиг хүйдэл урагшилдаг штеп. Харин дөрөөгөө жигээ болчих юм бол унцдаг. Яг үнтэй адилхан. Бид нар Бурхны хүслийн дагуу урагшаа явдагсан ч үү, эсвэл ундагсан ч үү, энэ хоёрын аль нэг. Эзний хүслийн төлөө зовлон амсах. Дээр үеийн анхны чуулганы үеийн ахын дүүс шиг. Зарим нь шатж өгсөн, зарим нь арслангийн хоол болсон, заримыг нь хороосон. Биднэрт бол тийм тохиолдохгүй шүү дээ. Гэхдээ итгэж хүмүүст одоо ч гэсэн зовлон байгаа. Эзний хүслийн дагуу амьдрий гэхээр зовлон амснаа. Та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдийгөө зэвсгэлээ гэсэн. Учир нь махбодороо зовсон нүглийг дуусгасан. Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаанд цаашид хүний хүсэлт ачааллын төлөө бус харин Бурхны хүслийн төлөө амьдрахын тулд юм аа. Дахиж хүний хүслийн төлөө биш, махбодынхоо хүслийн төлөө биш, зөвхөн Бурхны хүслийн дагуу махбодынхоо үлдсэн амьдралыг өнгөрүүлнэ гэсэн. Бидэнд махбодын амьдрал хэрэг үлдсэн бол надад лав их үлдээгүй. Өдрөө ингэж тоолоод үзэхээр махбодынхаа үлдсэн өдрүүдийг хүний хүсэлт ачааллын төлөө бас харин Бурхны хүслийн төлөө амьдрахын тулд юм аа. Бид нэр энэ үлдсэн амьдралаа эзний өмнө очиод магтуулахын төлөө мунхаг тийм ээ залхуу олиггүй муу бод гэж бид нэр буруу амьдрахын бодол ингэж дуудуулнаа. Эзэнтэй адилхан суу алдрыг бид хүн хүртэж болно. Аль эсвэл ичхүүр болчих болно. Бид нар энэ дэлхий дээр үлдсэн амьдралаа өнгөрүүлж байгаагаараа яаж өнгөрүүлэх вэ гэдгээс шалтгаалаад эзний өмнө очиод магтаал авах уу, зэмлүүлэх үү гэдгийг шийдвэрлэнэ. Бидний үлдсэн амьдрал үнэхээр чухал. Эзний хүслийн дагуу амьдрсан ч амьдрахгүйсэн ч ямар хамаатай юм бэ? Девозонд орж яхад болно гэсэн мунхаг бодолтой яваад иж болохгүй. Биднийг аварсан эзний өмнө ичиг зөвлөгөө зогсохын тулд мөнхийн Бурхны алдар гавьяа руу зоригтой орохын тулд өөр төгөгдсөн энэ үнэтэй чухал цагаа дэми хоосон юмд үрээд иж болохгүй. Хаамаагүй амьдраад иж болох юм уу? Дахин дөрсөн Христэд итгэгч эзний өдөр чуулгандаа очиод 5 гариг очиод мэдлээд цагийн сайхан өнгөрүүлээд магтнуудуулаад
залбираад хэдэн дөр өргөчгөөд. За энэ одоо тэгээ итгэлийн амьдрал уу? Үгүй шүү дээ. Итгэлийн амьдрал бол бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа эзний хүслийн дагуу амьдрах юм. Энэ бол итгэлийн амьдрал. Итгэлийн амьдрал тийм амархан юм уу? Өөрийнхөө хүчээр амьдрах юм бол хэцүү. Гэхдээ Бурхны үг ариун сүнсний тусламж гэж байдаг юм. Тэгвэл чадна. Тийм хэцүү зүйл биш. Тэгэхээр бид бүхэн үлдсэн амьдралаа Бурхны нэгүсэл хариулж тэр алдраас нь хүртэхийн тулд эзний төлөө амьдрах одоо эрхэм мөн цэнтэй цаг бидэнд өгөгчхөд байна. Мөнхийн алдар гавь руу орохын тулд бэлдэх хугацаа бидэнд байна. Магадгүй итгэгч хүн Бурхны өөрт нь өгсөн зорилгыг умартаад энэ ертөнцийн хий явсан зүйлийн төлөө амьдрах юм бол энэ үнэнхээр эмгэнэл бас айх ёстой зүйл. Энэ чинь зүгээр зүйл биш. Бидний үлдсэн амьдрал хэдийгээр богиноч хэсэгэн хугацааны дараа Бурхны мөнхийн алдар дотор бид зогсно. Тэр алдрын өмнө зогсон үедээ ичиг зүйлгүй зогсохын тулд Бурхны хүсэл ба алдрын төлөө бид бүхэн үлдсэн амьдралаа зөв өнгөрүүлэх ёстой. Исая намнаас түраарэ Исая 26 26-гийн 3 хамт уншия. Танд итгэдэг учраас бодол санаа нь бат хүнийг амар тайван дотор та хамгаална. Танд итгэдэг учраас бодол санаа нь бат хүнийг амар тайван дотор та хамгаална. Санаа бат хүнийг эзний төлөө эзнийг цоо ширтээд эзнээс харцаа салгадгүй хүнийг хэлж байгаа. Санаа бат хүн гэдэг чинь зориг нь тодорхой болцсон хүнийг хэлж байгаа. Эзэнд үйлчлдэг сэтгэл нь хувирдгүй хүнийг санаа бат хүн гэж байгаа. Эзний төлөө амьдарч агаад, махбодынхоо төлөө амьдрал, эзнийг нэг баярлуулж агаад, ертөнцид нэг живэл. Ингээд байгаа хүн чинь санаа нь бат биш үнэ гэсэн үг. Харин санаа бат хүн гэдэг чинь зөвхөн Бурхны хүсэл, Бурхны алдрын төлөө өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхой болгож тэрийг өөрчилдөггүй түүнийхээ төлөө амьдрахыг хэлж байгаа. Ингэж санаа бат амьдарч байгаа хүнийг Бурхан амар тайван дотор хамгаална гэж байна. Бурхан амар тайван байлгаж, Бурхан туслана. Тийм учраас Бурхны хүслийн төлөө амьдрал Бурхан хамт байдаг. 2 дугаар Коринтын 4:18 дээр бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зурих, харин үл үзэгдэх юмс мөнхийх хүлээ. Бидний хүсэж байгаа юм үзэгдэх юм биш. Энэ дэлхий дээр үзэгдэх юм зөндөө байна. Үзэгдэх юмс чинь хэсэг хугацаанд дээр бүгд байхгүй болно. Харин бидний хүсэж байгаа зүйл үзэгдэх зүйл биш ээ. Харин үл үзэгдэх юмс юм. Үзэгдэх юмс нь цаг зурих, харин үл үзэгдэх юмс мөнхийх. 2 дугаар Коринт 5:7 дээр учир нь бид үзэгдэх зүйлсээр бус харин итгэлээр алхдаг. Бурхны үгэнд итгэх итгэлээр амьдардаг. Нүдэнд харагдах зүйл, бодит зүйл ийм юм сэтгэлээ алдах хэрэг байхгүй. Нүдэнд харагдах зүйл, бодит зүйл, материалдық зүйл, махбодын зүйл үүний төлөө амьдарч байгаа бол Бурхны нэгүслийн өдөөс тэрсэлж байгаа мөнхөг нэгэн байна гэсэн. Филиппо 2:21 дээр тэд бүгд Христ Есүсийнхийг бус харин өөрсдийн ашиг сонирхлыг эрдэг гэсэн. Бүгд өөрсдийнхөө ямиг яриад яваад гэсэн. Өөрийнхөө ямиг ярьсан. Дуулал 1:4 дээр саар буруу хүмүүс харин өөр агаад салхиар ялгагдах тарианы хальс мэт. За тарианы хальсыг буудааг нь аваад одоо нөгөө хальс нь салхинд ингээл хийсэл яваад өгдөг.
За тэгээд үйлчлэгийг шатаачдаг. За салхинд хийсч явсаар хагаад там руу орно гэсэн үг. Хормоо хүмүүс салхиар ялгадаг тарианы хальс мэт. Бид нэр ингэж амьдрч болохгүй өстэй. ертөнцийн салхинд хийсэл, ертөнцийн давлгаанд ингэж автаал. Гэхдээ аврагдсан хэрнээ л тиймэрхүү амьдралдаа дасцсан болохоор тэрнээс салж чаддаггүй. Тэгээд итгэж хүнийхээ амьдралд алдаа гаргадаг. Зарим нь тэгээд нэг дуурайж амьдарж байгаа дахиад ертөнцийн тийм маягтай автаал. Тэгээд байдаг. Эфес 5-аас усаарий. Эфес 5 5:16. Харин 17-аг хамжуулъя. Өдөр хоног цөвийн тул цагийг зөв ашигла. Тиймээс бүү мухуу бай. Харин эзний өсөл юу болохыг ухаар. Яков 4:5 дээр та нар харин оронд нь эзэн хүсвэл бид амьд байж үүнийг болон түүнийг хийнэ гэж арай. Эзэн хүсвэл бид амьд байж үүнийг болон түүнийг хийнэ. Эзэн хүсвэл энийг хийн, тэрийг хийнэ. Эзэн хүсэхгүй бол юу ч хийхгүй. Уул нь энэ зөв. Тэгж чадахгүй байгаа нь бүгд хоосон гэж байна. Нэгдүгээр Иохан 2:17 дээр хорвоо гэд энэ хорвоогийн хэлбэр бүгд өнгөрөн одноо. Харин тэгвэл үлээ. За цээжлэг бол олж уншия. Нэгдүгээр Иохан 2:17. Заамт уншия. ертөнц хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин бурхны хүслийг үлдэгч мөнхөд оршин. ертөнцийгээ түүний хүсэл тачаал хэсэггүй хугацаанд өнгөрөн одноо. Харин бурхны хүслийг үлдэгч нь мөнхөд оршин. Бид нар бурхны хүслийг үлдэж байгаа Христэд итгэгч. Энэ өнгөрөн одож байгаа зүйлийг бид хүн зуураад яваад иж болохгүй. Хэсэггүй хугацаанд дараа бидэнд өгөх бурхны алдрын төлөө амьдрах ёстой. Тийм учраас бурхны хүслийг үйлдэж байгаа хүн мөнхөд оршноо. Энэ Библийн ишлэлийг Америкийн алдартай сайн мэдээ тараагч Дюэл Мүүдигийн энэ үг буйсныгын чулуун дээр байдаг. 1-р Иохан 2:17. Харин бурхны хүслийг үйлдэгч нь мөнхөд оршноо. Бид бүхэн үлдсэн амьдралаа. Бидний үлдсэн амьдралаар бидэнд өгөгдсөн чухал боломж, эзний нэгүсэлд хариулах боломж. Эзний төлөө амьдрах, мөнхийн суу алдарт орохын төлөө бидэнд энэ боломжийг өгсөн. Энэ боломжийг битгий дэмий хоосон зүйл алдаарай гэж хүсэж байна. Бидэнд амьдрах хугацаа тийм их үлдээгүй. Эзний төлөө хичээнгүйлэн амьдарч байгаад харамсах зүйлгүй бурхны улс руу орохын төлөө хичээгээрэй. Залбирцгаая. Өршөөнгүй бидний бурхан амин. Бурхны тогтоосон түүхийн төгсгөлийн цаг үед биднийг дуудаж, биднийг аварч, биднийг ариусган тусгаарлаж, эзний ажлыг дагаж, үлдсэн амьдралаа Бурхны нэгүсэлд хариулж, Бурхны алдрын төлөө амьдрах эрхэм чухал боломжийг олгосон эзэн минь баярлалаа. Манай аврагдсан ахын дус үнэн голоосоо Бурхан таны хүсэл алдрын төлөө амьдрахад тусалж, энэ ертөнцийн хий осон зүйлд сэтгэлээ булаалгалгүй. Эзний төлөө амьдрахад бидний захирч удирдах өгнө. Эзэн Есүсийн нэрээр гун залбирлаа. Амен.